За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өмнөх хичээлээ хэдүүлээ үргэлжлүүлээд явъя. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бол бид нар ruler guides гэдэг зүйлийг нэмэлтээр ашиглаад явна. За ингээд бүгдээрээ хичээлд орцгоё. За хэдүүлээ өнгөрсөн хичээлдэр бол threefold brochure гэдэг эхний A master slide-аа үүсгээд загвараа гаргацсан байгаа. За тэгээд одоо бид нар B master slide дээр очиод загвараа гаргана. За бид нар нэг иймэрхүү загварыг гаргаж авсан. За одоо энэ удаад гэх юм бол бид нар өмнөх загвараасаа за энэ хоёрыг хуулаад авчна. Ctrl C B master slide Ctrl V fast in place гэж. За fast in place-ийн шаардлага бол юм байна л да. За ерөөдөө ингэ байрлуулна. За энийг жоохон сунгаад ийшээ тааруулна. Энэ бол голтой байх ёстой. За энэ голын олохын тулд одоо бид нөгөө рулерыг ашиглая. За рулерыг ашиглахдаа энд ингээд эргэн тойронд ингээд шугамын энэ хэмжүүсүүд гарцаа байгаа. За энэ дээр авчиад ингэнгүүт хулган цагаан өнгөтэй болж байгаа. За тэгэнгүүт нь дарж авчиад энд ингээ байрлуулчихна. За мөн энэ дээр дарж авчиад байрлуулчих болно. За ингээ алга болгочих болно те буцаагаад. За ерөөхдөө гадна талд нь би ингээд харуулах зорилгоор дээр нь гадна талд нь энэ ruler guide-ийг үүсгэе. За одоо ингээ болцсон. Одоо Ctrl C V. Одоо шууд нөгөө guide дээр очиад тааруулчихна. Тэгэхээр маш хялбар байдлаар бид нарт энийг хийх боломжийг олгож байдаг ийм зураасууд үсгэж байна гэсэн үг. За ингээ хоёр ruler guideтай болсон. За одоо энэндээ тааруулаад бид нэр юмаа хийчихнэ гэсэн үг. Багтаагаад хийчихнэ. За эсвэл байдлаар нэг иймэрхүү байдлаар өнгөө явъя гэж бодлоо. За тэгээд эндээс бэлэн байгаа жишээ нь эдрийг хуулж аваад за энийг бол одоо өөрснөө бид нар зураг харахгүйгээр дурын байдлаар хуулж хий. За shift-д дарж байгаа томрох юм бол янз янзын гэмтэл доогол гарахгүйгээр ингээд зөөгдөх байгаа. За тэгэнгүүтээ энийг болохоор энэ өнгөөр нь солиод өгчээ. За энийг болохоор энэ өнгөөр солиод өгчээ. Ctrl C. За энэ хуулж байгаа үйлдэлүүдийг бол би дандаа Ctrl C, Ctrl V гэд хуулаад байгаа шүү. Keyboard-н дээрээс Ctrl C, Ctrl V гэж хуулаад байгаа. За тэрийг бас анхаараарай. За одоо ингэн. За одоо энэ дээр энийг Ctrl C, Ctrl V энэ дээр авчиж тавилаа. За бүр нэг жижиг. За дахиад нэг бүр томыг. За ингээд Ctrl V инээд чи Ctrl V жижиг нэг shift дарчаад жижигсгчээ. За тэгээ өнгийн магадгүй энэ өнгөөр Ctrl C энийг Ctrl V. За энэ өнгийг болохоор энэ өнгийг авъя. Ctrl C Ctrl V. За энэ өнгийг болохоор арай бүр өнгөөр нэвчээ. Ингээд Ctrl C Ctrl V. За одоо ийшээгээ ороо харах юм бол энэ дээр би сая баах энэ дээр авчиж зураацсан байна. Эдгээрийг X-лж авчаад master slide дээр fast in place. За одоо ийшээ ороод ингээ харах юм бол
Тэрийг бид ингээ өөрчилж болохгүй. А гэхдээ ингээ эргэн тойрондоо нэг юм муухай юмтай харагдаад байгаа. Энийг засахын тулд бид нөгөө нэг энэ хэрэгслээ ашиглаж засаад байгаа тийм. За энэ хэрэгслээ ашиглаад засъя. За энэ дээр 1 point өгнө. Энэ дээр 1 point өгнө. За тэгэнгүүтээ бид нэр энэ нэгийг энэ цэгийг нэвтрүүлж хагаад энэ булан дээр авчирчээ. За бус цэгүүд нь бол биднэрт хэрэггүй учраас хасаад энэ дээр нэмэгдэх шүү дээ. За хэрэггүй учраас хасъя. Энийг хасъя. Энийг хасъя. Энийг хасъя. За дараа нь энэ дээр бас нэмэх нь энд нэг point. Энд нэг point өгье. За тэгэнгүүтээ энэ цэгийг нэвтрүүлж хагаад энд авчаа тавьчих. Хасах нь delete. За энийг харах юм бол үйл хэлэг доошлцоо гарч шүү. За одоо засчлаа. Болчлоо. Угаасаа жоохон доошлоод байгаа юм байна. За хэмжээгийн сайхан нарийн сайхан тохируулж өгөх хэрэгтэй. Энэ дээр бас энэ төсөөлөлийг юм явж л байгаа юм. За ингээд ялцчихъя. За хоёр дахь мастер B мастер руу орлоо. За B мастер нэг иймэрхүү голдны юм бичих гээд байгаа учраас нэг иймэрхүү байдалтай хийгээд байна. За тэгээд энийг бас болж аваад энэ дээр очиод томоор ингээд за энэ доор нь 1 2 жижигхнийг энд хэсгээд за ингээ харуулчих. За тэгээд энэних color нь болохоор энэний color нь болохоор энэ өөр сонгочих. Энэний color нь болохоор өөр сонгохгүй. Нэг бол бүр үгээр сонгоч. За одоо энийг дахиад нөгөө цэгүүдийн яллаад шаардлага бүсгүүдийг авсъя. Энэ дээр нэг энэ дээр нэг хатгачих. За хасах нь энэ жоохон зөөгтчих. За ингээд энэ бас гадна талд нь гацсан байна. Гэвч за нэг юм хөө байдалтай болчлоо. R-ын background маань. За одоо B master slide руугаа орж ирээд за дахиад ийм төрсөн аваад энэ дээр ингэж тавингуудаа тэр зураг оруулнаа. За зураг оруулахдаа энэ төрснийхаа гадна талаар нь хүрээ өгье хэдүүлээ. Хүрээ.
хүрээ өгөхдөө за энэ өнгөөр хүрээ өгөөд хүрээг нь болохоор за 2 мм-ийн хүрээтэй. За тэгээд Ctrl D дотор нь за ийм зураг fitting биш. За нэг ийм хөө байдлаар fitting center content за нэг ийм зурагтай. За энэ талд нь бас нэг иймэрхүү зурагтай болгочих. За энэндээ бас хүрээ өгье. Ctrl V 2 мм хүрээтэй. За тэгээд Ctrl D. За энийг авахгүй. За fitting биш fitting. За нэг иймэрхүү байдалтай болгочлоо. Одоо энэ дээр нь энэ хэсэгт нь болохоор бид нар үндсэн нөгөө юуныхаа мэдээллийг оруулж өгье гэж бодож байна. За магадгүй нэг иймэрхүү юм хийж хагаад. За энийг болохоор corner-ийн round болгонгуудаа border-ийн болохоор саяны өнгөөр өгөөд тэгэнгүүтээ жоох явах. Fill-ийн болохоор fill-ийн болохоор ийм. За border-ийн болохоор 2 мм өргөнтэй юм. За тэгээд энэ дээрээ бол effect өгнө. Effect opacity-г нь харагдах байдлыг ерөөхдөө үйл ялэг тунгалагшуулаад за нэг иймэрхүү байдалтай текст бичнэ гэж бодчих. За энэ ч явуулж байгаа. За энэ дээр одоо headline 3 Окей. Тэгэхээр энэ ч болохоор headline 3 энэ дээр тавих юм байна. Энэ дээр тавиад за paragraph styles-ийн headline 3 болгоод за тэгээд энэ дотор нэг текст биччихвээ. За fill text placeholder. За тэгээд үндсэн текст гээд өнгийн болохоор хэдүүлээ цагаанаар хийгээд өгчээ. За бүрдүүлж тийм ээ. За тэгээд энийг хэлбэржүүлэлт жоохон хийгээд уртлаас нь жоохон за ингэж одоо энэ болохоор headline 4 за headline за текстийн өнгө нь болохоор ийм өнгөтэй. За тэгээд filler text гээд үндсэн текстийн харин аваад filler placeholder. За одоо энэхээ өнгийг бүгдээрээ тэгчүүлчихнэ. Гэхдээ
өнгийн загвар дизайнын жоох янзлчин. За нэг иймэрхүү байдалтай харагдъя. За болтын магадгүй жоох регуляр болгочвол арай зэрэг юм аа. За тийм байна. За одоо headline 5. Headline 5. За headline-а тохирууллаа. За filler text маань хажиж. За fill хийгээд гिचээ. За жоох гिच юм уу? За жоох юм л авч. За тэгэнгүүтээ үндсэн текст гээд энийхээ өнгийн болохоор T үсгийн нэрээр дарж байгаа. Хоёр дараад цагаан өнгөөр сонгоод fill bold биш бараг lighter авна. За тэгэнгүүтээ lighter авангуудаа параграфын жоох яслаж өчөө. За нэг иймэрхүү. Одоо тэгэнгүүтээ энд нь болохоор бид нөгөө юу нэр ашиглаж ирсэн нөгөө юмнуудаа бизнес карт дээр ашиглаж ирсэн email, global phone, placeholder гэдэг юмнуудыг копидж аваад assets дотор paste хийчих. За тэгэнгүүтээ энэ дээр нь болохоор дөрвөлжин төрсөөр. За ерөнхийдөө бол энд нь хаяг байна л гэдээ ойлгоч л та тий. Contact гэдэг энийг headline-ы өгчээ. За тэгэнгүүтээ арай жижиг ийм дөрвөлжин дүрс Ctrl C V дахиад 1 2 3 4 тэгэнгүүтээ эднэрийг юу хаа. За зэрэгцүүлэлт хийгээд за энэний ард нь болохоор үндсэн текстээр 1976 99 18 88 ч тийм үү те. За энэ бол хамаагүй нэр өгч байгаа шүү гээ. За тэгэнгүүтээ текстийн болохоор цаанаар болчихъя. Ctrl C V за нэг Монголоос Улаанбаатар хот. За одоо тэнгүүтээ за энэ дээр нь болохоор юу хөө www.check computer teach segment CV email хийгэн computer teach it за тэнгуүтээ энэ дээр Ctrl T assets дотроос фоно яг уу fitting за өнгөө бас бид нэг юу хараа өчөж болно те. За жоохон цаг их аваад байгаа учраас би ингэсгээд явчих. Placeholder fitting за Ctrl T global fitting Ctrl T мани тор биш mail fitting за за нэг иймэрхүү байдлаар харагдаж байна. За тэгээд эднэрийг бас бүгдийг сайзын жижигсэж болно л доо. Бид нар ийш орж байгаа.
За матаар юм чинь ингээд голуулна гээд за 1 см гэж юм. Нөлөөрөний 5 болгочих. 0.8 болгочих. За тэгэнгүүтээ энийг энд авчаад, энийг энд авчаад, энийг энд авчаад, энийг энд авчаад, за тэгээд fitting fit. Fitting. За ингээд тохируулчлаа. За ерөөхдөө хийх юм маань ингээд болчлоо. За тэгээд бид нар бол энэ дээр одоо grid line гэдэг юм сайхан ярилцъя. За тэгэхээр бид нар бол grid line ярьцгаа. Одоо guides гэдэг юм яриа. Guides гэдэг ингээ оруулж ирнэ те. За ингээ guides-аа оруулж ирнэ. Ингээ guides-аа оруулж ирнэ. За тэгэхээр одоо энэс ийшээгээ энэ зайд ингээд текстээ оруулахгүй. За жишээ нь саяны олон юм хийж байхад бол нэг юм guides нэмээд за тэгээ яг энэ guides-ад тулгаад яваад байдаг гэсэн үг. За энэ. За тэгээ contact гэдэг текстийн жишээ нь энэтэй ингэж зэрэгцүүлнэ. За тэгээ зэрэгцүүлэлт хийхэд за энэ тексттэй дахиад энэ толгой текстийн зэрэгцүүлнэ гэдэг юм бол энэ гайдуудыг үүсгээд ингээ харах юм бол дараа нь хийгээд дуусныхаа дараа харахад ингээд маш цэвэрхэн харагддаг. За энэ энэтэй хамаатай байна. Энэ энэтэй хамаатай байна те. Ингээ хамаатайгаар бид нөгөө гайдуудаа ашиглаад ингээд тэгшлээд за энээс нэг хэтрүүлэхгүй шүү ч гэдэг юм уу ингээд төрөл бүрийн гайдуудыг өөрөө үүсгээд ингээд ашиглаад явах боломжтой байдгаараа их давуу талтай. Яг иймэрхүү төрлийн энэ дизайнуудыг хийхэд бол гайдыг маш их ашигладаг. За тэгээд энэ маань өөрөө дээр нь ингээд татаад явхад ингээд хэмжээсүүд нь гарч ирдэг те. За одоо үндсэн цэгээс 28.75 см-т бол энэ гайд явж байна. За тэгэхээр энэ гайд бол энэ хойшоогоо бол за үндсэн юу маань бол одоо өөрөө хэд байна? 29.7. Тэгэхээр энэ хооронд одоо 1 см за үүсэж байна уугүй юу те. Ингээ бүх нарийн энэ хэмжээсүүдийг хийхэд бол бид нар энэ guides, grids гэдэг зөв ойлголтуудыг бол ашиглаад явдаг болж байгаа. За тэгээд энэгээр бол маань их давуу талтай. За жишээ нь энэ дээр ингээд өчгчтэй гадна талаар нь иймэрхүү байдлаар ингээд явах нэ. За тэгээд бүгдээрээ одоо хийсэн руу харъя. Ерөөхдөө дайчгүй те. За яг нэг өнгөний филтр хийсэн учраас ерөөхдөө ногоон болсон. За яг бид нар логонуудаа өөрчлөх хэрэгтэй байсан. Гэхдээ жоохон цаг их ороод ирсэн учраас одоо ингээд өнгөрчлөө. Та бүхэн маань энэ логонуудаа өөрсдөө татаж авахдаа энэ өнгөнүүдээ бас сонгоод оруулаад те. За иймэрхүү бүдэг цайвар өнгөөр логогоо өөрчлөөд энийг өөрчлөөд ч юм уу. Ингээд бас хийх боломжтой шүү. За тэгээд өнөөдөр хичээл таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзлаа түр баяртай. Анхаарлаа тусанд баярлалаа.